Ардчилсан нийгэм байгуулна гэж үндсэн хууль батлаж очроо тухай дээр нь гараан тавьж тангар хөргөж байсан санаж байна. Тэг би иргэний нийгэм гэдэг ийм хүчтэй болох юм гэхэд ерөөсөн ойлгоогүй байсан. Өнөөдөр одоо давааны маань удирддаг академич бай. Энэ одоо сайхан хүмүүгийн олдвор дээр үнсэлж хийсэн одон гардуулж байгаа энэ бүтээлч иргэдийн нийгэмлэг. Ингээ ярих юм бол өнөөдөр Монголын нийгмийг иргэдэн авч явах энэ тал руу явж байна гэж надад бол үнэхээр одоо ойлгогдож байна. Тэгээ би бол эмч мөртлөө эрүүл мэндийн сайд хийгээгүй, нийгмийн хамгааллын сайд хийсэн. Эмч мөртлөө депутатаар сонгогдсон шинэ үндсэн хуулийг баталж 2 удаа их хуралд суусан. Монголд 10-аад аршааныг нээж Монголын улаан загалмай гэдэг байгууллагыг 14 жил удирдах дэлхийн улаан загалмайд төвшөнд хүргэж дэлхийн улаан загалмай хүнд шагналыг нь авсан. Чехэд Монголын эмчнараас анх чех хэл дээр нь очиж Карлыг сургуулцаад хамгаалсан. Хайруул багшийн шав ийм л хүнэлтэй олон зүйлийн анхдагч болсноо энэ байгууллагын буйнаар харин би өөрөө мэдэж авсан. Монголын утас зохиолын салбарт их утагт 10 жагийнхаа хүчээр өнөөдөр орж ирж дэлхийн оюуны санд хотогтаа бүртгүүлсэн ийм гавьяа бас манай санд ногддог. Галсан багшийнхаа сургаалаар явж шин юмыг сэтгэхийн төлөө явж Монголын утас зохиолд бас миний оруулсан 2-3 зүйл байдаг. Тэр бүхнийг бол би яриад явдаггүй, бичээд явдаггүй. Энийг одоо өнөөдөр Оюунбаатарын маань, Солонгын маань энэ нийгэмлэг харж ойлгосонд би их баярлж байна. Ингээд та бүхэн бүгдээрээ анхдагч нэг хүнд хамгийн багаар удахад 3 зүйлийн анхдагч байдгийн билээ. Би тэрийг үл сайн одоо ойлгосон. Энэ шагналаас болж өөрийгөө дахин олсон. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. Сар шиндээ сайхан шинлээрээ. Цуглуулгын салбарын мөнх тэнгэрийн язгууртан цол Монгол гайхамшиг алтан хүн одонгоор шагнагдах сайн баяр өвгт шагдрын чадраавал таныг хүндэт ихэн залъя. За бивэл одоо ном заан эрдэм номын ажил хийнэ гэж насаан зориулсан физикч хүн байгаа. Гэхдээ би өнөөдөр энэ шагналыг цуглуулгын салбарт авлаа. Тэгэхээр цуглуулга бол миний нэг одоо бас насан туршийн одоо хобби байсан. Тэгээд энд одоо би юуны өмнө бол Монголын филателийн холбоог бол одоо ажиллаж зүтгэж филателийн холбоог дэлхийн одоо тавцанд гаргахын тулд бол Монголын филетечдийн олд амжилтыг дэлхийн тавцанд хүргэхийн тулд бол одоо нэг дэлхийн 10 гарын үзэсгэлэн Аз ТV-ийн нэг 20-од үзэсгэлэнд бол Монгол улсаан төлөөж үндэсний зохицуулагчаар ажиллаж энэ хооронд бол манай одоо нэг олон филетеч нөхөд маань бол нэг хагас 100-ны тоотой медаль дэлхий болон ТV-ийн давцнаас хүртсэн юм аа. За яг бусад улсуудын адил бол миний өмнө бол олон сайхан улсууд байсан. Монголын филателийн холбоог бол зохиолж Чойжлийн Чимэдгой толгойлж байсан. Ардын зураач Амгалангой толгойлж байсан. За алдартай цуглуулагч Мараг цуглуулагч Өлзийн Сэрэтэр гэдэг хүндтэй буурал хүн байсан. Энэ одоо бүхний амжилт бас над дээр тулж тусч ирж байгаа байхаа гэж бодож байна. За та бүхэнд сар шиндээ сайхан шинэлхийг хүсэн өрөөё. Ховгийнхан овгийн пүрвийн дугаараа танаа геофизикийн салбарын мөнх тэнгэр язгууртан цол өргөмжилж Монгол гайхамшиг алтан хүн одонгоор онцгойлон шагнав. Та бүхний ямар амгалан айлтгая. За би одоо геофизикч хүн байгаа. Өнөөдөр манай улс их оронд геолог, ашигт малтмал одоо их чухал байр сэрээжилж байгаа гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. За тэгэхээр би одоо 68 онд Москвагийн их сургууль төгснөөс хойш үндсэндээ Монгол Улсын их сургууль, политехникийн дээд сургууль, техникийн их сургууль,
шинэ ухаан техникийн их сургууль ингээд тасралтгүй одоо 45 дахь жил байгаа гэж байна. За энэ хугацаанд олон мянган геолог шав нарыг бэлтгэхийн зэрэгцээгээр Монголд энэ геосхийн салбарыг мэрэгжилтэн бэлтэх эхлэлийг тавьсандаа нэгдүгээрт бахархж явдаг, хоёрдугаарт манай энэ мэрэгжил болвол одоо төрөлөрийн ашигт малтныг эрэхэд эхний фронтод явдаг ийм мэрэгжил юм байгаамаа. Өөрөөр хэлбэл физикийн шинжилгээ ухааны тусламжтайгаар одоо дэлхийн дотоод үтсээс худад од гараг эрхэс хүртэл шинжил судалдаг ийм мэрэгжил юм байгаамаа. Ийм учраас би та бүхэнд шагнагчдын нэр өмнөөс болон мянган шавнырийнхаа нэр өмнөөс манай их орны эрдэс баялаг зөвхөн биднийх гэдэгт итгэл төгс байдгаа хэлэх байна. Та бүхэнд цаан сайхан бүхэн хүсэж шинэ жилдээ сайхан шиндээрээ гэж хүсэн өрөөх байна. Улс төрийн салбарын мөнх тэнгэрийн язгууртан цол өргөмжлөл Монгол гайхамшиг алтан хүн одонгоор шагнагдах эрхэм хүмүүн дар овгийн дар сүрэнгийн Сүхбаатар таныг хүндэтгэн урин залъя. Би зөвхөн нэг үгөө хэлэхэд яг нэр дуудахад бол бас жаахан зүрх довдлож байна. Би өнөөдөр 50 хүрч байгаа. Яг залуу наснд бол би хийх ёстой зүйлээ ер нь бас хийж байсан байх шүү гэдэг ийм сэтгэл төрж байна. Би бол жирийн жолоочийн хүү. Нэрнээсээ ч болсон уу, хувь зохиолоосоо ч болсон уу, үнэхээр би бол гарцаагүй монгол хүн. Хаанаас нь чарсан. Нүдэнч тэр, хараанч тэр, хацранч тэр, түүшнэнч тэр. Тэгээ би энэ Монгол улсын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ийм л хувь заяа төрсөн жирийн төрийн хар хүн байх ёстой гэж ийм ухамсар надад төлөвлөсөн. 1988 онд би анхны чөлөө төвлөлийг бий болгосон юм байна лээ. 1989 оны залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн дээр Монгол Ардын хувьсгалт намын төв хороо улс төрийн товчоо огцох ёстой гэдэг үгийг анх удаа дуурсан юм байна лээ. 1989 оны 11 сарын 20-нд дэвшилт залуусын эвсэл гэж анхны төрийн бус тэр үеийн нам засгийн эсрэг байгууллагыг гардан зохион байгуулж анхны тэргүүнээр нь оюутан залуу сонгогдсон юм байна лээ. 1990 оны 3 сарын 11-нд Монголын сүсгтний холбоог Баасан ламтай хамт байгуулж шүтэг бишиг эрхчлөөг нээхэд бас хуруу хушуу оролцсон юм байна лээ. Агуу хөвгдөөц байгаагүй бол би хэний газар шороон дээр хэний хүү болж төрж хэний төлөө эрхчлөө тусгаар тогтнол үндэс угсаа гэж хэлгсэн билээ. Тийм учраас бид их хөвгдөөцийн үр очны хувьд зүгээр л үүргээл биелүүлж яваа ийм жирийн Монгол хүү бол төрсөндөө бахархаж явдаг. Монголын төлөө би зүтгэнэ. Урлагийн гавь сэтгэлтэн цэвэн аравдангийн хөгжим бүсдийн цэнхэр нуур цэргийн дууч хэдмийн чуулган гоцол дуучин амар төр. Сайрхалт урлагийн гавь сэтгэлтэн шарвын хөгжим Монгол улсын соёлын гавь сэтгэлтэн түн жаргалын шүлэг Монголын тал нутаг хэмээх сайхан дуутай хамтдагхан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баярмаг тайзан авиран залъя.
Урлагийн гавьяа сэтгэлтэн алтан хуйгийн хөгжим Монгол их орн тандан бид хайртай. Дуучин бат сайхан голхон ардын жижигчин мяс өрнгийн нэрмжэд эрэгтэй найрал дуучид туул. Хөрхүү давгийн яндангийн батуулд танаа. Циркийн салбарын мөнх тэнгэрээ зууртан цол өргөмжилж Монгол гайхамшиг алтан хүн одонгоор онцгойлон шагнав. Мөнх тэнгэрээ зууртан Монгол гайхамшиг зөвлөлөх хэмээжээ. Циркчд маань Монгол улсынхаа нэр төрийг мандуулан дэлхийн 5 твээр одоо тоглож яваа. Одоо надад бахархалтай байдаг. Ингээд мөн өнгөрсөн жил Монгол циркийн 70 жилийн ой болж өнгөрсөн. 70 жилийн ойгоор би одоо өөрийнхөө Монгол циркийн нэвтрхий тойл гэдэг анхны уран бүтээлээ гаргаж одоо циркчд нийт циркчтэй гардуулж өгсөн байгаа. Мөн энэ жил Монгол циркийг үндэслэн байгуулагч Жамингийн Арднаа базарын 100 жилийн ой тохиож байгаа. Мөн ингээд энэ сайхан түүх тоон жилд ийм өндөр шагнал авж байгаа явдалдаа маш их баярлж байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан хамт олондоо баярлалаа. Нэг жаргалдаа баярлалаа. Солонгоодоо баярлалаа. За энэ Оюнбаттаа бас баярлалаа. Ингээд энд нийт хүрэлцэн ирсэн нийт хүндэт зочид та бүхэнд Монголынхоо циркчдийнхаа өмнөөс одоо баяр хүргээд сар шиндээ сайхан шинлээрэй гэж хүсэн өрөөё. Баярлалаа. Өнөр овгийн Чингисийн өнөр төвшин таныг гэрэл зургийн салбарын мөнх тэнгэрийн язгууртан цол өргөмжилж Монгол гайхамшиг алтан хүн одонгоор онцгойлон шагнав. Ямар өмнө анхдагч байх хэцүү байдаг. Тэрнийг ард гарах шиг аз жаргал байдаггүй. Анх энэ 13 дугаар зууны Монгол дээлийг гаргаж яхад хүн бүхэн шоолж ясан бол өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүн яг энэ дээлээр загвараар дээл хийлгчээд нөө би энэ дээрээс Монгол хэлээр ихтгэл тавьж яхад би үнэхээр бахархаж байлаа. Тэгэхээр тэрүүн шиг та бүхний маань анхалж гаргасан бүх юм маань дандаа үн цэнтэй байх болтугай, дандаа үнэлэгдэж байх болтугай гэсэн өрөөлөг өргөе. Баярлалаа та бүхэндээ. Усны салбарын мөнх тэнгэрийн язгууртан цол Монгол гайхамшиг алтан хүн одонгоор шагнагдах чоносовгийн сангийн чулан хуйг. Хүн амьтан ер нь амьд байгалийн анхдагч нөхцөл нь ус байдаг. За тэгээд энэ усан луу жилийн өмнө энэ хүндтэй одоо шагналыг гардан авч байгаадаа их бэлгшээж байна. Яг энэ усны салбарын одоо өөрийн оруулсан эдэм шинжилгээний бүтээлүүд хийсэн ажлуудыг бас дүгнэж одоо ингэж өгж байгаад гэж одоо би ойлгож байна. За ингээд удахгүй гарах энэ усан луу жилдээ усныхаа салбарын мянган инженер техникийн ажилчдын ажилтан болоод ажилчдын нэрийн өмнөөс та бүхэнд мөн Монголын нийт ус хэрэглэгчдэд сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Хүн судлал сэтгэл зүйн салбарын мөнх тэнгэрийн язгууртан цол Монгол гайхамшиг алтан хүн одонгоор онцгойлон шагнагдах эрхэм хүмүүн ирээдүйд гайхамшиг бүтээгч анхдагч оюунлаг иргэн Баточрын саран даваа. Өнөөдөр маш сайхан өдөр ба
461 удаа тохиолдох энэ сайхан өдөр та бүхэнтэйгээ энэ сайхан 108 амин чанарыг 108 амин галтай учирч байгаадыг баяртай байна. Өнөөдөр гал өдөр, өнөөдөр бид нар 17 гэдэг нэгдээ 7-г нэмэхтэн зэрэг 8 цагаан буян маань ингээд бүгдээрээ дэлгэрч байгаа энэ сайхан өдөр маань та бүхэнтэйгээ энэ сайхан учирч энэ хүндтэй шагналыг авч байгаадаа баяртай байна. Ингээд та бүхэндээ сар шиндээ сайхан шинэлдээрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Техникийн салбарын мөнх тэнгэр язгууртан цол Монгол гайхамшиг алтан хүн одонгоор шагнагдах Синжидовгийн Даньяны жаргал сайхан таныг хүндэтгэн өрн залъя. За энэ зааланд хүрэлцэн ирсэн Монгол үндэстний оюунлаг, язгуурлаг хүмүүн та бүгдийн энэ орон амгалан эрн наатгая. Өнөөдөр өөрийнхөө ажил мэргэжилдээ үнэнч байж өөрийнхөө мэргэжлээрээ олон жил